эхэлчих үү? За та бүхэн энэ өдрийн амгаланг айлтгах байна. Та бүгдийг өнөөдрийн урьд цуглуулж мэдээлэл өгөхөөр шийдвэрлсэн. За энэ юутай холбоотой вэ гэхээр энэ сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл сошиал медиагаар нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн, тэр нь тодорхой болсон гэсэн мэдээлэлтэй давхцаа зарим бөхчүүдийн нэрийг таах ийм явдал нэлээдгүй гарсан. Энэтэй холбоотойгоор Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссийн бүхий салбар хорооны зүгээс өнөөдрийн энэ мэдээллийг та бүхэнд өгч байна. За мэдээлэл хөрийн бүхий салбар хорооны нарийн бичгийн дарга Жанчивд орж байгаа. Бие тамир спортын газрын тухайн асуудлыг хариуцсан мэрэгчлэлт нь байгаа. Миний нэр Бэлхүн, бүхий салбар хорооны даргаар сая өнгөрсөн онд ажилласан. Тэгэхээр та бүхэн бид ерөнхийдөө мэдээлэлтэй байгаа. 2003 онд батлагдсан үндэсний их баяр наадмын тухай хууль гэдэг байгаа. За энэ хуулийн 12-т бол юу гэж заасан байдаг вэ гэхээр энэ хуулийн 7-гийн 7-гийн 2 заасан барилдааны шүвгийн 16-д үлдсэн бүх 9-ийн 2 заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачдыг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж хуульчилсан байна. За энэ хуулиар эрх олгосны дагуу өнгөрсөн оны 6 сард Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор 6 сарын 22-ны өдрийн 4-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын бүх харваачид сэргээшийн шинжилгээ хийх журмыг шинчилсэн баталсан. За энэ журман дээр ч гэсэн хуулиасаа илүү наривчлсан зохицуулалт байгаа. За журман дээр юу гэж заасныг та бүхэнд бас танилцуулчихъя. 4.1 Үндэсний бүхий барилдаанд 5 буюу түүнээс дээш давж шүвгэрсэн бүх өвдөг шорооцсны дараа үзүүр төрөний бүх барилдаан дууссаны дараа 30 минутын дотор сэргээшийн шинжилгээнд хамрагдана гэсэн ийм зохицуулалттай ийм журам өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. За энэ журмынхаа дагуу 5 буюу түүнээс дээш давсан 16 бүхөөс бол сэргээшийн шинжилгээг авсан. За сэргээшийн шинжилгээ авах ажлыг бол Олимпийн хороо, Бие тамир спортын газар, допингийн эсрэг үндэсний төв, салбар хороо хамтраад ном журмынхаа дагуу хяналтын дотор авсан. За та бүгд мэдж байгаа бох Монгол улсын хувьд бол энэ шинжилгээг Солонгос руу явуулж шинжилгээнд хамруулдаг байгаа. За олон улсын Олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори дэлхийд байдаг юм байлээ. Тэрний нэг нь бол одоо энэ бидний явуулсан Солонгост байрлаж байгаа энэ лаборатори. За допингийн эсрэг үндэсний төв явуулсан салбар хороонд бол допингийн эсрэг төвөөс 8 сарын 5-ны өдөр буюу өнгөрсөн 7 хоногт шинжилгээний хариуг ирүүлсэн. За нийт 16 бүх шинжилгээнд хамрагдсанаас 14 бүхөөс нь бол ямар нэгэн допингийн төрлийн бодис илрээгүй. 2 бүхөөс бол допингийн төрлийн бодис илэрсэн. Нэг бүхөөс нь нэг төрлийн багтсан 5 бүх байсан. За 5 бодис байсан. За бид салбар хороо бол допингийн эсрэг үндэсний төвийн бичгийг 8 сарын 5-ны дугаартай бичгийг 8 сарын 8-ны өдөр хүлээж авсан. Авсан өдөртөө багтаагаад 8-9-ндөө багтаагаад за шинжилгээнд зүгээр гарсан бөхчүүдэд зүгээр гарсан шүү гэдгийг мэдэгдсэн. За допингийн төрлийн бодис илэрсэн 2 бүхтэй утсаар холбогдоход бол утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас мессеж бичиж үлдээсэн. Маргааш үзэр салбар хорооны албан тоот бичгээр шинжилгээний хариу гарсан, үүнтэйгээ танилцсан гэдэг алтан бичиг хөргүүлсэн. За тэгээд нэг нь бол 8 сарын 9-ний өдөр, нэг нь өчигдөр эрт шинжилгээний хариутай танилцсан. За энэ түрүүний та бүгдэд танилцуулдаг журмын дагуу бол яах вэ гэхээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг танилцуулснаас хойш 10 хоногийн дотор бээс орцынхоо шинжилгээг өгөхгүй юу гэдгээ тухайн бүх маань шийдэх ёстой, өөрөө шийднэ. За одоогоор энэ 2 бүх танилцуулснаас хойш бол бидэнд болон допингийн эсрэг үндэсний төвд бээс орцын шинжилгээгээ шинжилүүлъя гэдэг бичгээ хүсэлтээр гаргаж өгөөгүй байна. За тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол та бүхдэд ийм мэдээлэл өгөхөөр байна. За хүмүүс нэрийн зарлахгүй байна гэсэн
ийм асуудал тавьж байгаа. Энэ бас хувь хүний нууцтай холбоотой. Нэгдүгээрт гэвэл энэ төрөний хэлдэг журмын 6-гийн 5-ын 4-дээр байгаа Б сорцод хийх шинжилгээний зардлыг хүсэлт гаргагч өөрөө хариуцах ба Б сорцын шинжилгээний хариу эртэл А сорцны шинжилгээний хариуг олон нийтэд зарлахгүй гэсэн ийм Баярнаадам зохион байгуулах хорооны баталсан журман дээр нэг ийм зохицуулалт байгаа. За мөн дэлхийн допингийн эсрэг олон улсын дүрм, олон улсын стандарт гэдэг байгаа. Үүний нэг хэсэг нь бол хувийн нууц ба хувийн мэдээллийг хамгаалах гэдэг ийм журам байгаа. Энэ журмаар бас бид Б сорцын хариуг эртэл ямар нэгэн хүний нэрийг зарлах боломжгүй байгаамаа. Тэгэхээр товчхондоо хэлэхэд бол 16 бүх ном журмынхаа дагуу шинжилгээндээ хамрагдсан 14 бүхөөс нь бол ямар нэгэн допингийн төрлийн бодис илрээгүй, 2 бүхөөс нь илэрсэн. За танилцуулснаас хойш гэхээр нэгсэндээ 8 сарын 8-наас хоногоо тоолохоор 10 хоногийн дотор Б сорцоо шинжилүүлэх үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад бичгээр хүсэлтэд гаргаж өгөх ёстой энэ хоёр бүх маань. За тэгээд Б сорцын шинжилгээнийхээ хариуг эртэл хүлээж болно. Эсвэл өөрөө хүлээн зөвшөөрөөд Б сорцынхоо шинжилгээний хариуг өгөхгүй байж болно. Ийм л зохицуулалт. Тэрнээс биш Баярнаадам зохион байгуулах хороо эсвэл бүхий салбар нэгэн нууцлаар ямар нэгэн байдлаар нууцлах шаардлага байхгүй. Бид журмынхаа дагуу хүний нууцтай холбоотой учраас Б сорцын хариуг эртэл болвол хүмүүсийн нэрийг яг эцэслэн зарлах боломжгүй байна. Энэ маань бол нуусан хаасан явдалтай биш. Энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ мөн энэ хорооныхоо тогтоолоор баталсан журмыг барьж байгаа асуудал гэдгийг та бүгд маань бас зөвөр ойлгож хүлээж аваарай. Тэгээд энэ Б сорцоо шинжилүүлэх хэсгийг бол би хэлж мэдэхгүй байна. Хоёр бүхтөө танилцуулсан хийлгэх эрх нь бол нээлттэй. Өөрсдөө хүсэлтээ гаргаад шинжилүүлнэ. Шинжилгээний Б сорцны хариу ирмэгц болвол ямар нэгэн хязгаарлалтгүйгээр цаг хугацаа алдахгүйгээр хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагад мэдээлэх болно гэдгийг аль биесээр хэлье. За баярлалаа. Нөгөө хоёр бүхт маань 10 хоногийн хугацаа байгаа. 10 хоногийн дотор өнгөрөөг байгаа. Тэр чинь өөрт нь мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор гэж байгаа байхгүй. Тэгэхээр 8 сарын 5-ны бичиг манай салбар хорон дээр 8 сарын 8-нд ирсэн. Бид 8 сарын 8-нд утсаар холбогдох гэсэн боловч чадаагүй. Мессеж явуулж үлдээсэн. 8 сарын 9-ний өдөр бичгээр гэрт нь бичлэн аваачиж хүлээлгэж өгсөн. Тэгэхээр хамгийн сүүлчийн хугацаа бол одоо нэгсэндөө 19 гэсэн үг. 19 гэхэд бичгээр хүсэлтээ гаргахгүй болвол бид зарлах хэрэгтэй болно л гэсэн. Шинжилгээ өгөхөд одоо юу гэдэг 2-3 цаг мэдээлэгдэх болдог. Тэгээд за миний юу гэдэг шинжилгээ өгөх байна гэдэг чинь юм шалтгаан илээ өөр хүний шийс үүссэн юм байна. Жишээлбэл эмчээ гойсон гэж миний үнийг ам яриад явуулсан. Тэгэхээр энэ яг одоо тийм зүйл байдаг юм. Яг ямар хэмжээнд болдог шинжилгээ юм авч лабораторид одоо бодит байдлаар хөгжиж юм. Энийг нь яаж хийх вэ? За шийс үүссэн цогцсон болдог дах боломжтой юм. За процессын би товчхон тайлбарлаад. Яг наадах чинь энэ 6 сарын 22-ны өдрийн 04-р тогтоолсон энэ журмынхаа дагуу юм. За энэ шинжилгээнд хамрагдж байгаа бүхчүүдэд хин хяналт тавьж яах вэ? Нэгдүгээр тэгвэл допингийн эсрэг үндэсний төвийнхэн байна. Салбар хорооны төлөөлөл байгаа. Биеийн тамирын спортын газрынхан байна. Олимпийн хорооныхан байна. Нэгсэндээ энэ дөрв бол биечлэн хяналт тавьдаг гэсэн. Тэр шээсмэс солидог энтер гэдэг бол тэр амд амтсан яриа баг. Тэгэх ямар ч боломжгүй. Энэ журман дээр байгаа зохицуулт дээр наадхаас ч сэргийлэхийн тулд наад зах нь яаж ийм вэхээр шинжилгээнд орж байгаа бүхчүүд болвол орохдоо зөвхөн углааштай тэгээд дотор өмтдөг орж байгаа шүү дээ. Нэгсэндээ ямар нэгэн юм нууж хааж авч орох гэдэг юм байхгүй. Дээрээс нь тэр шинжилгээ өгж байгаа юм тусгаарласан хэсэгт бол камерын бичлэг хийгдсэн. Тэр бичлэг нь бол хадгалагдаад байж байдаг. Хажууд нь нэг хүн бичлээд өөрийн биеэр хараад хяналт тавьчихдаг. Тэгэхээр тэр өөр хүний шээс өх, холих, солих тийм асуудал нэгдүгээрт гарахгүй. Хоёрдугаарт гэвэл тэр сорцсонд авсан шингэнээ тухайн шинжилгээ өгж байгаа бүх нь өөрөө барьж гарч ирээд хяналтанд ор явагдаж байгаа ш тамирын бичлэгтэй. Тэгээд тэрийгэ гарч ирээд өөрөө А, Б хоёр сорцсынхоо савнд хийгээд өөрөө лацтаад тэгээд явуулдаг. Тэгэхээр нэг гэсэндээ тэр сорц идэх савыг бол ямар нэгэн байдлаар лац өнтөхгүйгээр онгойлгох ямар ч боломжгүй гэсэн. Тэгэхээр тэгж солигдно гэж байхгүй л дээ.
лайвыг хийсэн 2003 он допингтэй байна. Хадлага үйл төвчнөр. Тэгэхээр энэ одоо хариу гараагүй байхад танаа хорооноос жишээлбэл ингэж үзэж мэдээлэл шаардлагатай. Бид энэ журмаараа 10 хоногийн дотор биднээс хариу хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор нэг бол илэрсэн, нэг бол илрээгүй гэдгийг тамирчин тус бүрд мэдээлэх хэрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу л мэдээлчих. Тэр дагуу нөгөө нийс зордсон хүмүүс бид нар одоо илрээгүй байна гэдгийг илэрхийлээд байгаа юм шүү. За тэр өөрөөсөө тэр сошиал медиа ашиглаад хэвлэл мэдээллээр надаас илэрсэн, илрээгүй гэж ярьж байгаа нь бол тэр хүмүүсийн хувийн асуудал шүү дээ. Тэр хүмүүсийг би Facebook-ээр юм уу олон нийтийн хэвлэлийн мэдээлэл хэрэгсэл бити хандаа гэх хэрэг бол надад болон салбар хороонд бол байх. Хамгийн өссөн хариуны дагуу тэгээд яах гэж ойлгоод байна л да. Тэгж байгаа бах. Тэгж байгаа бах. Тэр баталгаатай байж болох уу? Тэр үнэн зөв хэлснээр тухайн бүгчүүд бол хариулна үз. Би нэр хэлж өнөөдрийн байдлаар боломжгүй учраас аль нь үнэн ярьж байгаа, аль нь худлаа ярьж байгааг бол одоогоор хэлэх боломжгүй. Та нэг сайн 5 төрлийн бэлтгэмж юм уу? Одоо ярьлаа шүү дээ. Нэгээс нь дөрөв, нэгээс нь дөрөв. Тэгэхээр энэ юу яг хэр хорооч юмстэй ямар одоо зэрэгш маягаар гэдэг Тэр чинь одоо тухайн хүнтэй ямар байдлаар нөлөөлөх вэ? за тэр яг юуг нь бол мэрэгжлийн хүн хариулсан дээр баг. Тэр ямар учиртай миний сэргээшийн төрлийн бодисын жагсаалтанд орсон дэлхийд даяараа л хэрэгэлдэг бодис гэдгийг нь бол би мэдчихээн. Хэрэглэхийн хоригдсан тийм л бодис. Амар юу нэг одоо энэ хэлхээс нь урьдсан сэргийлэх байлаа гэдэг ч юм уу багш тас суулжуулах юм уу ямар байдлаар юм сурах ч юм уу явуулах юм. Одоо өмнөх сэргээш хэлсэн дээр ч юм уу ойч дээр ирэх материалын дээр буцаа байх гал ингээд байгаль хүмүүс маргаан явуулдаг шүү дээ. Одоо энэ уулын чамдах юм боломж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр бүрдэгдэж байгаа хуулиар болон энэ журмаар 2 хүртэлх жилээр барилдах эрхийг хасах эрх салбар хороонд байгаа. Б сорцын хариу ирмэг тийм зохицуул огт байхгүй. 2 жил гэсэн л бол 24 сар. За манай салбар хороонд бол допингийн эсрэг үндэсний төвийн алтан бичигтэй ирсэн. За допингийн эсрэг үндэсний төвд тэр лабораториос яаж ирдгийг бол би мэддэг. Бас тэгээд энэ санаа бүгчүүд дээрээс бид угсаар юм ингээд мэдчихээ ямар нэгэн цаас юм гарамт Тэр чин захиргааны ерөнхий хуулиараа бид сонсох ажиллагаа хийх ёстой шүү дээ. Тэгэхээр хуулийнхаа дагуу биднээс алтан бичгээ үзүүл өгнө. Та бүхэн дээр бүгчүүд 8-нд бараг нэгдсэн гэж тийм бичээд доктор ярьсан. 9-ний өглөө би тантай уулзсан байхад манад ямар шийдэл юм бэ? Би нэгд өдрөөс өнөөдрөөс ажилдаа орж байна. Манай салбар комиссийн нарийн бичгийн дарга мэдгдсэн баг. Тэгээд яг бүгчүүд ингээд мэдчихээд байхад та нар яагаад ингэж ямар ч алан бичиг юу ч мэдээг байгаа гэсэн хариулт өгч. Гэхдээ би тэгж хэлсэн шүү дээ. Би ч амралттай байжгаад өнөөдрөөс ажилдаа орж байгаа хүн. Ажилдаа ормогцоо хэвлэл мэдээллээр буруу зүрх мэдээлэл явж байгаа учраас өнөөдөр та бүгдэд мэдээлэл өгч. Энэ дээр бас нэг давхар тодруулга хийж уучлаарай. Манай хэвлэлийнхэн 2 миг юу буруу ойлгоод байна. Нэгдүгээр зохион байгуулах үндсэн их баяр наадмыг зохион байгуулах хороо гэдэг том их түвшин сайдаар ахлуулсан нэг хороо явж байгаа. Тэрний нарийн бичгийн дарга нь содном жимчгээд нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга байж байгаа. Манайх бол үндэсний бүхий салбар хороо. Энэ хоёрыг манай хэвлэлийнхэн маань ялгаж салахгүйгээр тэгээ нарийн бичгийн дарга гэдгийг андуурч ингэж яриад байгаа. Эхлээд манайх яах вөхтэйгэн зэрэг допингийн эсрэг үндэсний төвөөс салбар хороонд ирүүлнэ. Салбар хорооноос бид нар дараалалаараа явна шүү дээ. Тэр шинжилгээний лаборатори нь бидэнд шууд ирүүлэхгүй. Тэдэнд допингийн эсрэг үндэсний төвдөө ирүүлнэ, тийм үү? Допингийн эсрэг төв нь манад ирүүлнэ. Манайхан юунда тэр зохион байгуулах хороондоо хөргүүлнэ. Тэр чинь бас ингээд албан ёсоор бичиг цаасаар алтан планкн дээр бичээд явах чинь 1 хоногийн хугацаа гарнаа да. Уучлаарай би нэг юм хэлчих үү. Би Тэмэр спортын газрын спорт хангах ритм шинжилгээний албаны дарга Насан Бат гэдэг юм. Наадмын зохион байгуулалт хорооны комиссын гишүүн. Тэгэхдээ Дээрээс олцох. таанууд нэг юм бол ер нь зүгээр хэвлэл мэдээлэлээр хэвлэлийнх маань бас нэг юм бичиж юм янз бүрийн юм хийхдээ энэ үндэсний бүхийн одоо үндэсний одоо баяр наадмын тухай хууль болон допингийн шинжилгээ уран гэж байгаа шүү дээ. Энийгээ бас та бүгд нэлээд сайн уншиж бас ард хүмүүс нэлээд сайн ойлгоод оч гэсэн үг. Яагаад гэвэл
Допингийн шинжилгээ бөхчүүд болон үндэсний сурын комисчтай шинжилгээ авч журамж тэр журам дээр яг заасны дагуу бүх процедур явагдаж байгаа гэдгийг та бүгд нэлийн сайн ойлгосоо гэж би хүсэх гээд байна. Тэгэхээр энэ журмаа гэхлээр та бүгд ард түмэндээ бас энэ одоо байдлыг ашиглаад ард түмэнд бидрүү тэр журамчинд тэр одоо янз бүрийн вебсайтууд дээр байгаа шүү. Тэр журмыг ард түмэнд бас сайн ойлгох ингэж гэдгийг хүсэж байна. Ер нь өөрт чинь би бас яагаад хэлчихэ. Ер нь зүгээр энэ 10 хоногийн дараа тухайн хоёр тамирчин одоо үндэсний бүхний тамирч маань дээс сорсонд ямар нэгэн шинжилгээ хийх хүсэлтэд гаргаагүй эсвэл бидний шууд зарлана. Шууд зарлахдаа ямар бодис хэрэгэлсэн байдгийг бидний шууд зарлах тийм эрх зүйн зохицуулт үүсгэх юм гэдгийг та бас сайн ойлгоорой. Тэгээд та хэдэд амар болох үүднээс биднээс энэ журмын холбогдох хэсгийг яатсан юм. Хевлээд аваад ирсэн заа юу. Тэгэхээр эндээс аваад тэрийг тодорхой үзэж болно. Ямар учраас бид тэрийг зарлж болохгүй байгаа юм бэ гэдг нь энэ дээрээ тодорхой байна. Тэгэхээр энэ дээр одоо шилдэг бүгчүүд маань одоо шилдэг түрүүний одоо 20 оноос ямар нэгэн алдаа зуршил илэрсэн гэдэг юм уу? Ямар ч алдаа зуршил байхгүй. Биднүүд дэлхийн допингийн эсрэг журмын процедурын дагуу бүх журмаа авч байгаа. Энэ дээр ямар нэгэн тийм алдаа журам гардгүй. Ер нь ялангуяа биднүүд биш хангалттай хэмжээний сурталчилгаа хийж хамгийн сүүлд та бүгд мэдж байгаа бах. Үндэсний бүхийн одоо холбоо гээд Магалжуу сайн баяр биднүүд хамтарсан сургалт зохион байгуулсан. Үндсэндээ үндэсний бүхээр хичээж байгаа 4-5 мянган одоо тамирчин байгаа гэж байна. Тэнд 10 хүрэхгүй тамирчин ирж байгаа. Мэдээлэл сурталчилгаа хэмжээний сурталчилгаа хангалттай хэмжээний одоо энэ допингийн хоригдсон бодисын жигсаал хор холбогдлын бидний хангалттай хэмжээгээр өгч байгаа. Өөрөөсөө манай үндэсний бүхийнх нь ирдэг байхгүй сургалтанд. Одоо зүгээр яг нэг анхаарал татаад нэг байдлаар үндэсний одоо энэ тийм хатсан хороноос тухайн 10 одоо илгээгүй 14 бүхний төрүүлж мэдчихээр нөгөө төрлийн лайв хийсэн тохиолдолд лайв хийгээгүй хоёр зүйл маань бол сэргээж хэрцэн байна ч гэдэг юм. Эдгээр танах мэдээлгүй ч гэсэндээ олон нийтийн хааны бол мэдчихэж байгаа байхгүй да. Тэгэхээр энэ дээр цаашид магадгүй танаа одоо тийм хороноос анхаарах хэрэгтэй биш үү гэдэг нэг асуулт байна. Дээс сорсон юу одоо хариу өгөх ч юм уу танд ямар нэг байдлаар мэдээлэл өгөх ч юм уу. Гөө хараа тэгэхээр би харин хэлээд байна шүү дээ. Энэ дээр чинь 10 хоног гэж яриад байгаа чинь 2-10 хоног явж байгаа байхгүй юу? Эхний 10 хоног бол ямар учиртай вэ гэхээр 10 хоногийн дотор бид мэдээлэх үүрэгтэй. Тэгэхээр хүн тус бүрдэнэ гэж. Тэр үүргийнхээ дагуу хүн тус бүрдэнэ мэдгцэн. Мэдсэн хүмүүс тэрийг хиндэ юу гэж хэлнэ үү гэдэг бол тэр бидний шийдэх асуудал биш шүү дээ. Одоо та нэг нууцлын тухай яриад байна шүү дээ. За бүр эцсийн хариу болтол та нарын бас ингэ нууцтай байж би идрээгүй гэж юм илэрсэн гэдгийг бити зарлаа гэж юм. Бээс өчгөө яваад шүү дээ. Тэр бүхнийг байж боломж байдаг юм. Мэдээж одоо ингэ журам боловсруулсан чинь энэ дээр нэг үг шиг. Энэ 2018 оны 6 сарын 22-ны өдрийн журам шүү. Одоо жил гар мөрдөгч байгаа журам гэсэн. Тэрнээс сая шинээр бодож гаргаж ирсэн журам биш. Та бүгд биш үү энэ дэлхийн допингийн эсрэг дөрмийн олон улсын стандарт хувийн нууц ба хувийн мэдээллийг хамгаалах. Энийг бас сайн уншаарай. Та нар бас нэг ийм журам энэ дөрмтэйгээ сайн танилцсны үндсэн дээр бас мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Одоо эцсийн байдлаар 19-нд одоо шинжилгээнээр албасаар гарна гэж байна. Хэрвээ одоо баяр наадмын төрөө бүхий шинжилгээ одоо допинг хэрэглэсэн илтгэгчүүд одоо тэр бүхэд одоо ямар хариуцлага тавьсан журамдаа ямар вэ? Хоёр төрлийн хариуцлага байгаа л да. Барилдах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах, тэр авсан бай шагналт цолыг хураах гэсэн. Тэгэхдээ наадах чинь 2 өөр субъект шийдэх асуудал шүү. Барилдах эрхийг хасахын болохоор баяр наадам зохион байгуулах хороо салбар комисс шийддэг. Цол хураах энтрийг нь бол ерөнхийлөгч гэсэн учраас ерөнхийлөгч шийддэг. Тийм л 2 хариуцлага юм байна. Тагна гэсэн үг. Тэрийг бид туралдаад саналаа хөргүүлэх баг. Өмнө жил ч гэсэн тийм асуудал гарсан шүү дээ. 5 давсан 6-гийн даваанд давсан бүхөөс допинг илэрсэн. Тэгээд 5-ын даваанд допинг илэрсэн бүхт өнсөн хүнд начин цолыг нөхч олгосон шүү дээ. Наадмын өмнөх нь та бүхэн санаж байв. Энэ шиг л тэрнийхээ зарчмаар л явна гэсэн. Шийдэж байгаа шийтгэл биш үү? Өөр ажилтнууд биш үү? Наримтны эрхийнээс дэрвэн ингээд За би наадах дээр ч хараа нэг л тодорхой юм хэлээ. 2 хүртэл жил гэж байгаа. Ер нь болвол гэхдээ би зүгээр өмнөх жилүүдийн өмнөх шийдвэр гарсан өдрөөс хойш нэгсэндөө барилдах эрхийг хаслаа гэд тогтоол гараад тэрнээс хойш зүгээр би өмнөх олон жилийн өмнөхийг бол үннийг хэлэхэд мэдгүй. Би энэ юунд
16 оноос хойш ажиллаж байна. 16 оноос хойш ажиллаж байна. 16 оноос хойш бол нийтдээ 7 тий 7 бүхөөс допинг илэрсэн. Тэр 7 бүхтэр хамгийн дээд хугацаагаар нь буюу 2 жилээр хасах шийтгэл ногдуулсан баг. Намайг ажилласан хугацаанд бол ямар ч гэсэн. Би энэ дээр өөрөөсөө асуусан асуултан дээр нэг бас нэг тодорхой хариулт өгчэй гэж бодож байна. Янз бүрийн одоо зарим нь 2 жилээр, зарим нь 6 сараар, зарим нь 1 жилээр метр хассан юм шиг юм яриад байгаа тийм. Ягаад гэхээр ер нь дэлхийн допинг зэрэг агентлагаас гардаг энэ хоригдсон жигсаалт жилд нэг л удаа батлагдчих ирдэг. Энэ жигсаалт эмийн бодисын жигсаалт бол маш олон төрөл. Тэмцээний үед хоригдсон нэг бодисууд байна. Тэмцээн болон бүх цаг үед яасан хоригдсон бодисууд ингэж жигсаалт байна. Тэгэхээр нөгөө тухайн хэрэгэлсэн бодисын тийм ээ одоо үйлчлэх хугацаа, хүчин чадал гэдэг юм уу тийм ээ. Энэ бүгдээс шалтгаалаад тэмцээний бүх одоо цаг үед хоригдсон. Тэмцээний бос үед хоригдсон юм болоод тий шийтгэлийн хугацаа өндөр. Яг тэмцээний үед хэрэгэлсэн бодисынх нь хэмжээнээс шалтгаалаад яг нь бас шийтгэлийн хугацаа ондоо үед юм шиг гэдгийг бас тав сайн ойлгоо. Нэг мөсөлд бүгдээрингийн 4 юм 2 жилээр хасаад байдаг юм биш гэдгийг сайн ойлгоо. 16-гийн нэгээс нь одоо шинжилгээ аваад солонгосын одоо явуулаад арай гол юм хийх хэмжээний зардал гарч нэг хүнээс одоо 16 тэрийг бол энэ дээр би хэлчихье билгэн дараа. Ер нь шинжилгээний зардал биш үү? Ер нь дэлхийн жишг бол өндөр 300-аас 350 долларын өртөг гардаг. Энэ хаан чи юм байгаа. Биднүүд бүгд найрамдах Солонгос улсын одоо допингийн итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээг өгч байгаа шүү дээ. Итгэмжлэгдсэн лаборатори. Ер нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний зардал өндөр. Биднүүд Японтой хандаж үзсэн. Япончууд бүр 400-500 доллар. Хятадтай хандаж үзсэн бас л 300-400 доллар. Тэгэхээр зардал маань өндөр. Би зүгээр таа бүгдэд нэг юм хийчихье. Тухайн шинжилгээ хийдэг нэг 6 аппарат 6 одоо шинжилгээний багж авлаа гэтэл 400-аас 500 сая доллар шүү дээ. Өртөг өндөртөө. Яагаад гэхээр энэ одоо бид байгаа бодисуудыг магадчгүй хэдэн жилийн дараа ч гэсэн илрүүлэх тийм хүчин чадал бүхий багшнууд гарчаад байгаа. Та нар санаж л 2012 оны 12-нд 125 кг-д оролцсон Оросын одоо монд бүхөөс тийм ээ олимпиад болсон бүхөөс саяхан шинжилгээний 12 онд хийгдсэн шинжилгээг дахин хийгдээд яг нь хориглогдсон бодисын жигсаалт гараад тэр хүн допингийн шинжилгээнд унаад манай одоо Чулуун бат маань 5 дугаар байрнаас 8 дугаар хүртэл өгсөн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг хэрглэж байгаа бодисуудыг илрүүлдэг багшнууд төхөөрөмж бол ер нь илүү сайжирсан шүү гэдгийг бас тав. Ер нь ингээд баяр наахын бус үе допинг шинжилгээ бүчүүдээс авах юм хэвчээ юу байдаг юм уу? Ер нь биднүүд 2005 онд бол Копенгагийн томхол гэдэг юм хийгдсэн манай Монгол улс. Энэ Копенгагийн томхол нь болохоор тухайн засгийн газрууд бол энэ допингийн эсэргүүцэл ажиллагаанд тухайн одоо оронд хийгдэж байгаа энэ допингийн үйл ажиллагаанд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор ийм Копенгагийн томхол гэдэг юм Монгол улсын засгийн газар нэгдсэн. 2007 онд ЮНЕСКОгийн конвенц нэгдсэн. Энэ ЮНЕСКОгийн конвенц гэдэг маань энэ одоо энэ бэлгүүн даргын энд урд байгаа энэ 5 хууль стандартуудыг манай Монгол улс яг өөрсдөө ямар нэгэн дүрм журм байхгүй энийг шууд хэрэглэхээр ингээ хуульчлан одоо баталсан байна. Тэгэхээр биднүүд бол олон улсын дүрм журмууд бүгд байгаа гэдгийг бас Эрхээр зуусан бүчүүд шүүгчээд байдаг юм шиг байна. тэр шүүгдэж байгаа тэр процедурыг зүгээр хөндлөнгийн үнээр харахад бол үндсэндээ бол олон улсын тэр итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээтэй холбоотой биш байхгүй. Тухайн холбооных нь тийм ээ допингийн эсрэг дүрм журмын одоо хууль журамтай холбоотой тийм одоо маргаа үүсгэж. Тэр чинь ойлгомжтой асуудлаараа би чамд наад дээр ч тодорхой хэлээд. Тэр шүүхтэйд байгаа гэдэг бүхтүүд чинь допинг хэрэгэлсэн хэрэглээгүй гэдэг дээр огт шүүхтэйгүй. Тэгж байгаа ямар ч бүх байхгүй шүү. Энэ нэг бүхийн холбоо гэж байгууллага нэг 2 хуваагдтал нэг жоохон хэрүүл маргаантай яваад байна шүү дээ. Тэднээс шийдвэр гаргах эрхтэй байсан юм уу гэдэг дээр л шүүхэж байгаа тохиолдол байна. Тэрнээс биш допинг хэрэгэлсэн хэрэглээгүй гэдэг дээр шүүхэж байгаа нэг ч бүх өнөөдрийн байдлаар байна. Аймгийн баяр наадмын шүүгсэн бүчүүдээс допинг шинжилгээ авсан гэсэн мэдээлэл байгаа. Тэр бүчүүдийн тэрийг бол допингийн эсрэг үндэсний төвийнхнээс асуусан дээр байна. Бид бол үндэсний их баяр наадмын бүхийн салбар хороо учраас энэ жил барилдсан 512 тагаа холбоотой асуудлыг хэлж байгаа. Тэрнээс авсан 16-г нь ярьж байгаа. тохиолдолд
тэдний эрхийн хасах эрх зүйн зарт байгаа юу? байгаа. Энэ нь одоо усынхад юм уу? Хуулийн дээрээ ч байгаа. Хуулийн дээрч байгаа. ийм л байсан шүү дээ. Сорын эдний гурван юунаас авдаг. Танай салбар хороо өгөөд байж болно. Бид бүгдээр анхаарал хандуулаа явуулдаг. Тэгэхээр яг танайх нэг хороо нүүр болчих сунаас хийж болох байсан. Ёстой тэрийг бол би хэлж мэдэхгүй байна. А сурынхнаас шинжилгээ авсан байх хэвээр. 3-аас энэ журмынхаа дагуу 3 хүнээс нь авсан байх хэвээр. 1 2 3 дугаар байр эзэлсэн. Тэрний хариу бол одоо сурынхаа салбар хороон дээр очсон байгаа болов уу гэж бодож шин. Тэр талаар бол надад мэдээлэл байхгүй. Гэ.